За амар минь байцгаана уу? Өнөөдрийн ярих сэдв маань гомдлын талаар ярихаа шийдлээ. За гомдол гэдэг нь маш олон зүйлүүдээс үүсдэг юм байна. Тэгээд хүн дандаа л ингээд хин нэгэндээ дандаа гомдож явдаг юм байна. Найз нөхдөдөө, ажлын газартаа, гэр бүлийнхэндээ иймэрхүү байдлаар ингээд мэдсэн ч бай, мэдээгүй ч бай, ямар нэг байдлаар гомдоод идэг. Тийм сэтгэл зүй хүн бүхэнд байдаг л да. За миний хувьд байсан. Би ч бас ингээд бусдад гомдож, гэр бүлийнхэндээ гомдож, ойр дотны хүмүүстэй ингээд онцгүй харилцаа үүсэнгүүт нь гомдож умдаад иймэрхүү байдалтай байлаа. За энийг яаж таньсан бэ гэхээр бас л нөгөө 23 оноос хойш би бясалгал хийдэг болсноос хойш гомдлыг ойлгож мэдэрсэн. Яасан их хүмүүст гомдож явж ийсэн аа. Яасан их өөртөө тийм их сөрөг энерги дуудаж байснаа. Яг л бясалгал хийж явах үедээ өөрөөсөө олж танилаа. За энэ болох дээрээ ер нь бол 23 оноос хойш ингээд надад мэдрэгдэж явж ийсэн. Тэгээд энэ мэддэггүй үедээ болох дээрээ үргэлж бусдад гомдож явдаг. Ийм сонин зан чанар надад суусан байна л та. Энэ болохоор баг наснаас суусан байна. Тэгээд том болтлоо ингээд тэрийг ангааж идгэхгүй бол бас л ингээд том болтлоо хамт явж идэг юм байна. Тэгээд ерөнхийдөө би ер нь сэтгэл зүйч гэхээсээ илүү бясалгал хийснээсээ хойш ер нь өөртөө ажиллаж өөртөө нэгдснээрээ илүү их тэр сэтгэл зүйчийн өгдөг тэр зөвлөгөөг би өөрөөс олж нээсэн гэсэн үг. Одоо ингээд бясалгал хийгээ 3 жил гарсан болж байгаа хэрнээ би өдөр бүр өөрийгөө ингээд сонсож юу мэдрээд байна, юуг ажиглаж байна. Би өөрөөсөө яг өнөөдөр би яаж юм гэдэг тал дээр маш их өөрийгөө ажиглаж сонсож үйлдэл хөдөлгөөнөө хүртэл ажилдаг болсон байна л да. Тэгээд урд өмнө ингээл өөрийнхөө талаар ярих ч юм уу иймэрхүү байдал надад ичснээсээ болоо хийдэггүй байлаа. Одоо болохоор бүх зүйлээ ил тод гаргаад ер нь болоо бясалгал гэдэг зүйл хүний дотоод сэтгэл өөртөө нэгдэж тийм гоё нэгэн цул болж тэр дэлхийн ертөнцтэйгээ нэгдэж чадаад өөрийнхөө сүнсэн биетэйгээ ингээд нэгдснээрээ ер нь бол маш их сөрөг зүйлийг олж чаддсан байна гэдгийг би өөрөөсөө маш их олж танилаа л да. Тэгээд энэ бүхнийг би одоо ингээд нээлттэйгээр ингээд ярьж байгаадаа би бас өөртөө маш их талархаж явдаг. За гомдол гэдэг зүйл маань янз бүрийн байдлаар үүсдэг. За хүмүүс ингээд нэг муулаад байгаа шүү дээ. Муулж ярьж ховж яриад байгаа. Тэр бүхэн маань тэр хүнд гомдсноосоо болоод нөгөө нэг хүндээ очиад ингээд ховж болгож яриад идэм байна. Энэ бол тэр бас гомдол гэдэг талтаа орчдөм байна. Ер нь бол хүнийг ингэж муулах хүнд ингээд ховж ярих гэхээсээ илүү ер нь бол гомдолтой хүмүүс л ер нь байнгын ингэж бусдыг гоочилж муу хэлж сөрөг давтамж үүсгэж нэг нөгөөд очиж ингээд ховж ярьдаг. Энэ бол маш том гомдолтой сэдвүүдэд орд юм байна. Тэр хүн магадгүй бага насндаа маш их шарх авсан учраас тэгээ гомдол үүсээд тэгээ тэрнийг мэдхгүйгээр бусдад очиж нөгөө хүнийхээ очиод муулаад байгаа л гэж ойлгож болно. Тийм учраас энийг маш өөртөө нэгдэх хэрэгтэй, өөрийгөө засах хэрэгтэй байна, сэтгэл зүгээ засах хэрэгтэй гэж ойлгож байна л да. Яагаад хүн бүхэн бол өөрийн гэсэн мэдрэмжтэй байдаг. Өөрийгөө сонсох юм бол тэр бүх өөрт юу байна? Өөрийн сөрөг тэр давтамж, энерги, бодол, яриа, үг үйлдэл бүгдийг ингээд таних боломжтой юм аа. Тийм болох дээрээ ер нь бол гомдол гэдгээсээ болж бусдыг муу хэлж, бусдад ингээд муу санаж иймэрхүү байд давтамж чинь өөрт чинь эргээд ингээд сөрөг зүйл болдго юм а гэдгийг би маш их ойлгосон. Би өөрөө бас тийм хүмүүс айлаа л да. Тэгээ би энийг ойлгож мэдэрч би чи яас их бусдад ингэжсэн бэ гэд одоо би ингээд бясалгал хийж авах үедээ 23 онд бусдаасаа ингээд уучлалт гуйж маш их бясалгал хийдэг байла. Тэгснээрээ би өөрийгөө бас ингээд ангааж идгэж чадсан гэсэн үг. Тийм учраас одоо ангааж идгэж чадсан учраас өөрийгөө илэрхийлж чаддаг болжээ. Тэгж бас ойлгож болно. Би ер нь угаасаа хүмүүсийг ер нь муу хэлээд яриад байдаг тийм жоохон тийм ховж юмд их дуртай биш угаасаа. Цаанаасаа миний нэг тийм дотоод чанар бас байдгийг бусдыг ингэж муулах тийм зан чанар нэг их байхгүй. Харин гомдол гэдэг зүйл маш их байсан. Бусдад маш их гомдно. Надад муухай үг хэлэнгүүт нь энэ яагаад надад муухай ярьчих гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ингээд өөртөө ингээд нөгөө муухай ярьсан үгийг нь айгүй тийм том болгож хүлээж авдаг байлаа. Яагаад гэвэл би чинь өөрийгөө ангаагаагүй хүн учраас тэр бүхнийг тэгж ойлгож хүлээн авдаг байлаа л та. Тэгээд бусад хүмүүс рүү би бас онцгүй үг хэрэглэж бусдыг гомдоох, бусдын ингээд энэ гомдол гэдэг зүйл чинь миний энэ олон жил амьдарсны хугацаанд маш олон жил явжээ. Тэгээд 23 он гэдэг он маань надад маш гоё гэрэл гийг авч иржээ. Миний гэрлэн бие, миний дотоод оршихуй бүх зүйлийг ангааж идгэж өгжээ. Би тэгтлээ өөртөө нэгдэж чадсан хүн юм аа гэдгийг бас энэ тайландаа бас хэлмээр санагдаад байна. Тэгээд би ямар агуу хүчрхэг хүн бэ? Би өөрийгөө сонгож чадсан байна. Энэ бүхнийг ярьж чадсанараа би ингэж чадсан шүү гэдгийг би өөрөөсөө мэдрээд байгаа байхгүй. Тийм болохоор миний энэ мэдээлэл бусдад ингээ хүрснээрээ энэ хүн ингээд эдгэсэн юм чи би ч бас боломжтой байна да гэдэг сэтлийг аваасаа гэсэндээ би бас ийм товчхон контентууд хийгээд байгаа гэсэн үг. Тэгэхээр гомдол гэдэг сэдв гэр бүлийнхэндээс ер нь бол хүн гэдэг амьтан чи ер нь ойр дотны хүнээс маш их гомдол авдаг юм байна лээ. Ялангуяа энэ гэр бүлийн харилцаан дээр маш их гомдол авдаг. Тэгэл
гомдол аваад яваад байгаа хүн чинь маш их сөрөг давтамж үүсгээд өөрийгөө болоод бусдад муу санддаг юм байна. Энэ бүхэн хүнд маш хэрэггүй чанар зан чанар юм байна. Тийм учраас ер нь хүнд гомдно гэхээсээ илүү өөр лүгээ өндөгөөрөө би юун дээр алдаад байна? Би яагаад ингэ бусдад муухай харилцаа үүсгээд уурлаад байна? Уур гэдэг зүйл маань бас л гомдлоос үүсээд байгаа. Тийм учраас өөрийгөө анхаасан хүн чинь бусдад тийм муухай үг хэлхээж болж идэх юм байна. Муухай бодлооч орхиж чаддаг юм байна гэдгийг би өөрийгөө бүр ажигласнараа мэдрээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ сэдв маань маш чухал сэдв. Бусдад бас маш чухал сэдв учраас та бүхэн бас өөрөөсөө нэг асуугаарай. Тэгээд комент хэсэгт бас өөрсдийнхөө сэтгэлийг үлдээвэл бас их сайхан мэдрэмж төрөх болно. Тэгээд лайк, subscribe дараарай. Бусдад бас түгээгээрэй. За тэгээд өнөөдрийн сэдв энэ гомдол гэж сэдв байлаа. Баярлалаа.